Хүрээлэн буй байгаль орчноо урмал амтан бус мөрөнтэй нь хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг хүмүүрт үнэн зөвөөрн түгээх зорилгоор Их дэлхий радио 107 эрхэм сонсогч та бүхэндээ Гоо Монгол нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Их дэлхийгээ хайрлцгаая. Хамтран дэмжигч байгууллага байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар. Их дэлхийгээ хайрлцгаая. Гоо Монгол. Их дэлхий радио 107. Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол орны тусгай хамгаалалттай газруудыг цувралаар хүргэдэг Гоо Монгол нэвтрүүлгийнхээ ээлжид дугаараар уулзахтаа бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа Алтан овоо шилийн богдоор овоглуулсан нутаг болох Даргангийн байгалийн цогцлборт газрын тухай танилцуулах болно. Та бүхэндээ зочноор өргөцсөн Даргангийн байгалийн цогцлборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ариун цэцгийн яриаг хүргье. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сүхбаатар аймгийн Дарган сумд байдаг Улсын тусгай хамгаалалттай газрын Даргангийн байгалийн цогцлборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ариун цэцэг гэж хүн байна. Даргангийн байгалийн цогцлборт газрын талаар товч танилцуулга мэдээлэл хийхэд тус хамгаалалтын захиргаа нь 2005 оны 3 сарын 24-нд байгаль орчны яамны сайдын тушаалаар анх байгуулагдсан. За өнөөдрийн байдлаар 10 оронтойтой үйл ажиллагаа явуулж байна. Үүнд дарга, 3 мэргэжилтэн, 3 байгаль хамгаалагч, няруу нэгтлэн жодооч гэсэн бүртгүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийдөө хамгаалтын захиргаа маань Сүхбаатар аймгийн Наран, Дарган, Эрдэнэ цагаан гэсэн 3 сумын нийт 130 мянган га газрыг хариуцсан хамгаалдаг. Хамгаалтын захиргаа ерөнхийдөө бас ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэхээр хуулийн хэрэгжилт буюу хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, сургал сурталчилгаа, биотехникийн арга хэмжээ буюу нөхөн сэргээх арга хэмжээ, орчны бүс аялал жуулчлал гэсэн чиглэлүүдээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт бол ерөнхийдөө салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм хуулийн хэрэгжилтийг хангаа ажилтгаад тус бус нутгийн нэг онцлог нь бол уул уурхай байхгүй, харьцангуй байгаль орчны зөрчил бага байдаг учраас хууль бусаан агнуур буюу ерөнхийдөө тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийн тал дээр нэлээд хяналтуудыг хийж ажилладаг байгаа. За сургал сурталчилгаа болохоор ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүд буюу бүх нийтэд экологийн боловсролыг олгох, байгаль орчны өөрчлөлтүүдийг мэдүүлэх чиглэлийн сургалтуудыг бас нэлээд төлөвлөгөө хийдэг байгаа. Манай үйл ажиллагааны гол чиглэл бол сургал сурталчилгаа, танин мэдхүйн чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг. Судалгааны ажил болохоор өнөөдөр байгаль хамгаалагч маань өдөр болгоны дата мэдээ буюу ажилт дэдлийг цуглуулж хамгаалтын захиргааны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн дээр мэдээ дата нэгтгэгдэж ерөнхийдөө мэдээллийн санд орж байгаа. Тэгэхээр байгаль хамгаалагчдын өнөөдрийн өдөр тутмын дата мэдээ маань байгаль орчны өөрчлөлт буюу судалгааны анхан шатны баримт суур мэдээллүүдийг үл бүрдүүлж байдгаараа чухал ач холбогдолтой мэдээлэл байдаг. За аялал жуулчлалын чиглэлээр бол Даргангийн маань бус нутаг өнөөдөр хүн их цугладаг ч гэсэн замбраагүй аялал жуулчлал хөгжөөгүй байна. Ерөнхийдөө тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд Улсын тусгай хамгаалтанд орохоос өмнө үйл ажиллагаа явуулж байсан газрууд өнөөдөр өргөжөж үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас бол аялал жуулчлалын нөөц даацыг тогтоож хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого гарч ажиллаж байгаа хамгаалтын захиргаанаас өнөөдөр энэ жил 2018 онд байгаль орчин аялал жуулчлалын сайдаар аялал жуулчлалын 2 маршрутыг батлуулсан байгаа. Цаашид аялал жуулчлалынхаа маршрутыг догчуулах, аялал жуулчлал татаж байгаа байгалийн үзэсгэлэнт газруудаа үн цэнийг өсгөх бодлого гарч ажиллана. Явган аяллаа маршрут буюу 196 км явах аяллаа маршрут байгаа. Явган аяллаа маршрут нь сумын дотроо түүх дурсгалын зүйлүүдийг үүсгэх ерөнхийдөө ийм 2 аяллаа маршрутыг батлуулсан байгаа. Тэгээд манай хамгаалтын захиргаанаас гол барьж байгаа бодлого маань аялал жуулчлалынхаа маршрутын дагуу хоноглох хотглох газраа тогтчуулах маршрутыг ер нь бас тогтчуулж хүмүүсийг татах
аялал жуулчлалынхаа үзэсгэлэнт газруудын ерөнхийдөө үн цэнийг нэмэгдүүлэх цогцлолт газрын гол зорилго бол хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх байдаг. Тийм учраас бас тэр чиглэлийн бодлогыг барьж хамгаалтын захиргаа ажиллаж байна. За манайд Алтан овоо, Шилийн богд, Ганг нуур, Новцог элс, Талын агуй, Лахчин онддын нөөц газар гэсэн ерөнхийдөө ийм газрууд бол хариуцсан хамгаалагддаг байгаа. Тэгэхээр өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарган суманд очсон Алтан овоо, Шилийн богд, Ганг нуурын дээр бол очихгүй гэж байдгүй хүмүүс очдог байгаа. Ганг нуур маань 2004 онд дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авч ирсэн. 2005 онд статус дээшил зохицуулалт газрын ангиллаар орж тус хамгаалтын захиргааны газар нутгийг нийтдээ өргөцсөн байдаг. За Алтан овоо маань далайн түвшнээс дээш 1354 м өндөр дүүргөгдсөн эртний цөнсөн галдуулуудын нэг юм аа. 1913 оноос богд хааны зарилгаар дахиж ирсэн. Энэ маань бас цаг үеийн байдлаас болоод 35 оноос 50 гаруй жил овооны тахилга маань харьцангуй зогссон байсан. 90 оноос хойш тахилга сэргсэн. 2004 онд төрийн тахилгатай болсон байгаа. Тэгээд төрийн тахилгатай болсныхоо дараа 2005 онд улсын тусгай хамгаалтанд орсон байдаг. За Ганг нуур далайн түвшнээс дээш 1394 м өндөр байрладаг. Ганг нууранд маань өнөөдөр шууд шуулсан шуудын амьдрах таатай орчин гэдгээр Арам сарын конвенц 2004 онд бас бүртгэгдсэн байдаг. Шинжлэх ухааны болоод эдийн засгийн хувьд ач холбогдолтой нууруудын нэгэ гэж Ганг нуурын маань үздэг. Тэгэхээр Ганг нуур маань сүүлийн нэг 3 жил ширгэж Ганг нуурын усны түвшин нэлээд багассан байдаг. Тэгэхээр өнөөдөр бас Ганг нуурыг ярьж байгаа үед дээр бас Ганг нуурынхаа судалгаа, Ганг нуурын усны түвшний талаар хэдэн тоо баримт хэлье гэж бодож байна. За Ганг нууранд 2017 онд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гидрогеологийн судалгаа гэж судалгаа хийсэн байгаа. Энэ судалгааны үндсэн дээр 2008 онд нуурыг тэтгэх худгийг ашиглалтанд оруулсан мөн Ганг нуурын ирэг дээр байгаль хамгаалагчийн байрыг барьж өнөөдөр хүлээлгэж өгөх гэж байна. Ганг нуурын салхин дээд талд мөн байгаль орчин аялал жуулчлалын газраас нийтдээ 15 мянган га газрыг нооруулж ойн зурвас байгуулах ажлыг сүүлийн 3 жил хийж байна. За Шилийн богдын дурсгалт газар маань 1778 м өргөгдсөн. 2004 онд улсын тусгай хамгаалтанд анх дурсгалт газрын ангиллаар авсан байдаг байгаа. Тэгээд энэ жил мөн статус дээшлээс зохицуулалт газрын ангиллаар тусгай хамгаалалттай газар нутгийн маань өргөтгөл хийгдэж байна. Тэгээд Шилийн богд ууланд маань ирэх хүмүүсийн тоо жилээс жилд өсөж нэмэгдэж байна. За мөн Шилийн богдоос хойш 14 км-т Талын агуй гэж агуй байдаг. Энд мөн хүмүүсийн очих тоо мөн жил болгон нэмэгдэж байна. Судлаачдын тогтоосноор бол Талын агуй маань одоогоор манай улсад мэдэгдэж байгаа нийт агуйн дотроос хамгийн урт агуй гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Даргангийн байгалийн зохицуулалт газар маань хамгаалтын захиргаа маань орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд сургууль цэцэрлэг, баг баригад орчны бүсийн сумдуудтай ихэвчлэн хамтарч ажилладаг байгаа. Тэгээд өнөөдөр байгаль хамгаалах ажил маань бүх нийтийн ажил үйлс учраас бид хамтын ажиллагааг бол чухалчилж үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээлбэл хяналт шалгалт хийхэд Сүхбаатар аймгийн хэмжээний нийт хүчний байгууллага, ялангуяа цагдаа, мэргэжлийн хяналт прокурор, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг газруудтай хамтарсан хяналт шалгалтуудыг хийдэг. Мөн сургууль сурталчилгаа болон сая дээр дурдсан 6 чиглэлээр төрийн болоод төрийн бус байгууллага дээр хамгаалтын захиргаа бүх үйл ажиллагааныхаа чиглэлээр хамтарч ажиллаж байна. За хамгаалтын захиргаа байгуулагдсанаар миний хувьас одоо энэ байгаль орчинд гарч байгаа өөрчлөлт буюу ер нь ямар төвшлөлттэй үйл ажиллагаа болвоо гэхээр альва ямар нэгэн юм маань эзэнтэй байж бас хамгаалагддгаа гэж үздэг. Тийм учраас өнөөдөр Даргангийн байгалийн зохицуулалт газрын хамгаалтын захиргаа буюу Даргангийн үзэсгэлэнт газруудыг улсын тусгай хамгаалтанд авснараа бол нэлээд өөрчлөлт төвшлөлтүүдийг гарсан гэж үздэг. Жишээлх юм бол Дарган суманд байгаа өнөөдөр нуур ус нэлээд сайн хамгаалагдсан байна. Жишээлх юм бол Алтан овоо дуут нуурын орчмын нийт 16 км газар буюу 1600 га газрыг хамгаалтанд авсан. Тэгээд энэ үүнийг хамгаалтанд авснаар бол нийт ард иргэдийн дунд хашиж хамгаалж ер нь хамгаалсан явдал бол үр дүнтэй байдгийн байна гэдгийг ард иргэдэд ойлгуулсан том ойлголт болсон. Мөн үүний зэрэгцээ Ганг нуурын 12 км газрыг хашиж хамгаалсан байгаа. Үүний зэрэгцээгээр бусад булаг шанд нуур тойрмыг хамгаалах саналууд малчид иргэдийн дундаас нэлээд гардаг. Тэгэд энэ маань бол ерөнхийдөө би энэ хамгаалтын ажилд нэлээд үр дүнтэй сайн байгаа учраас ийм саналууд бол гарч байна гэж үздэг. Мөн дараагийн нэг төвшлөлттэй тал маань ер нь энэ байгаль орчны чиглэлийн хамгаалж байгаа гадаадын хамгийн тэргуун туршлага газар нутгийг тусгай хамгаалтанд авах явдал бол тэргуун туршлага байдаг. Тэгэхээр өнөөдөр манай
дурсгалт газар маань цогцлурт газар болж байна. Мөн газар нутаг өргөтгөгдөж тодорхой хэмжээний хамгаалагдах газар маань нэмэгдэж байгаа нь бол газар нутгийг бол төр ингэж хамгаалтандаа авч байна. Тийм учраас энэ маань бас нэг төвшөлттэй тал. За тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас нийт улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэгдсэн өнгө төрх буюу брэнд төвөгтэй болгох ажлыг бол 2017-аас 18 онд зохион байгуулсан байгаа. Тэгээ энэний дагуу хамгаалтын захиргаанаас өсвөрт газруудад байгаа самбарнуудыг нэгдсэн өнгө төрхөнд оруулж брэнд төвөгтэй болгож самбар танилцуулга, лого тэмдэглэгээнүүдийг хийсэн байгаа. Мөн 2017-аас 18 онд жилийн хугацаатай орон нутагтай хамтарч нийт хөдөөгийнхөө өрхөөдөд хоггүй хотел гэдэг уралдааны боловсролыг зарлж дүгнсэн. Тэгэд энэ маань нэлээд амжилттай үр дүнтэй ажил болсон. Ард иргэд нэлээд идэвхтэй оролцсон. Тэгэд энийг уламжлал болгон зохион байгуулахаас хамгаалтын захиргааны бас нэг үр дүнтэй ажлуудын маань нэг болсон. Тэгэхээр нийт хөдөөний хотел маань 0-тэй, жорлонгийн нүхтэй тийм болсон явдал нь бол хөдөөний буюу энэ тусгай хамгаалалттай газар нутгийн ахуй хоёг хаагдлыг шийдэхдээ нэлээд үнэтэй хувь нэмэр оруулсан. За тулгамдж байгаа асуудал гэвэл ерөнхийдөө байгаль орчныг өнөөдөр хамгийн ихээр сүйтгэж бас бидний хүч өрөхгүй байгаа юм бол миний хувьд бол энэ мал аж ахуй, малын тоо толгой гэж боддог юм аа. Тийм учраас одоо энэ малын тоо толгойг төрийн бодлогоор ялангуяа улсын тусгай хамгаалалттай газар дээр өнөөдөр улс орны маань эдийн засаг, байгаль орчныг хамгаалах тийм эдийн засгийн хөшөөрөг хангалттай бус байна гэж үзэж байгаа. Ялангуяа хамгаалтын захиргаанд яг шинжлэх ухааны үндсэлтэйгээр орчин тоонд нийцсэн тийм хамгаалтыг хийх санхүүжилт бол хараахан байхгүй байна. Тийм учраас бол санхүүжилтийн асуудал тулгамдсан асуудал байна да. Одоо бид хамгаалтын захиргаанд. Манай нутгийн үзэсгэлэнт газар буюу энэ даргангийн байгалийн цогцлурт газар хүмүүсийн татаж байгаа шинж буюу ерөнхий бусад энэ дархан газраас юугаар онцлог байдаг юм бэ гэхээр одоо миний өнөөдрийн өөрийн бодож байгаагаар бол Алтан овоо, Шилийн богд маань өнөөдөр улирлын хамааралгүйгээр жилийн 4 улиралд хүн очиж байна. Энэ маань өнөөдөр очисон хүмүүсийн ажил төрөл бүтэх. Ялангуяа Шилийн богдод очиж хямран сэргээж тэндээс эрч энерги авч очисон хүмүүсийн ажил төрөл бүтдэг. Тийм учраас өнөөдөр нэг очисон хүн 3 жил очдог. Дараагийнхаа ах дүүнэрт амжуулж ингэж очиж байгаа хүмүүсийн тоол жил ирэх тусам нэмэгдэж байгаамаа. Тэгэхээр манай зуул ус маань одоо ирсэн хүмүүндээ ивэлтэй, ирсэн хүнийхээ хүслийг биелүүлдэг тийм одоо буянтай дуудлагатай газар л гэж би боддог дарган нутгаа. За ингээд нийт ард иргэд буюу сонсогчдоо уриалж хэлэхэд нөгөө хүн бүр бага болчраасаа ингээд бид нарт нэг лооз уншдаг байсан. Тэр шиг хүүхдийг бага болчраас нь байгаль хамгаалах энэ төлөвшил буюу өв уламжлалаа өвлүүлэн үлдээх хүүхдийн байгаль хамгаалах тийм сэтгүүлтэй болгож хөгжүүлэх өөрсдөө чин сэтгэлээсээ байгалыг хамгаалах юм бол бидний энэ хамгаалалт маань өнөөдөр төрийн хуулиас ч илүү хүчтэй хамгаалалт болж чадах юм аа. Тийм учраас нийт ард иргэд маань байгаль дээлтэй аж төрж байгаль ээлтэйгээр аялаж зугаалж явахыг та бүхнээсээ хүсэж уриалж байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ Дарганга нутгийн тухай нэмэлт мэдээллүүдийг дуулгая. Дарганга орчмын нутгаар 6 баг, 13 овог, 31 төрөлд хамаарах 40 орчим зүйлийн үхтэй амьтад байд юм байна. Энэ нутаг нь дагуурын хээрийн өмнөд хэсэгт говийн бүстэй хил залгаа оршдог юм байна. Тийм учраас говийн бүсэд тархсан хар сүлтий, шар чичүүл, дэлдэн зараа зарим зүйлийн алаг даагын тархалтын зүүн зах болдог хэмээн тэмдэглэгдсэн байт юм байна. Дарганга нутаг орчимд Монголын улаан номонд бүртгэгдсэн дагуур зараа, дорны сармаахай, аргал хонь, өөхлөг тажигдаахай, саарал чон, мануул, цагаан зэр, бортуулай зэрэг амьтад байдаг гинэ. Даргангийн өндөр өвст тэгш өндөрлгөн цагаан зэрийн байрших гол нутаг болдог байна. Даргангийн байгалийн цогцлборт газар болон Гангануур за түүний орчмоор нийт 111 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг гинэ. Үүнээс 12 зүйл нь суурин байдаг бол 99 зүйл нь нүүдлийн шувууд байдаг юм байна. Нүүдлийн шувуудаас 32 зүйл өндөглөн цусдаг, харин 62 зүйл нь дайран өнгөрдөг гинэ. Монголын болон олон улсын хэмжээнд ховорт тооцогдох шувуудаас гангар хун, хошуу галуу, цэн тогруу, хонин тоодог, нүмерх тас, амрын шонхор зэрэг нийтдээ 42 зүйл шувуу бүртгэгджээ. Даргангийн байгалийн цогцлборт газрын ургамалжилт нь ойт хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор болоод ховор, эмийн, хүнсний,
балт олон шинт чанартай ургамал ихтэй. За зүйлийн бүрэлдэхүүнээр бол баялаг нутаг юм аа. Нам хотос хонхруудаар хазаар ус, хягт, ширэг уулалж бөхөө үетэнд хэр зонхилдог байна. Тус хэрийн ургамалжилтад голлох зүйл нь хялган, хяаг, хазаар ус, саман ерхөг зэрэг үетэн, аг, хатан цэцэг, шулуун сонгин, ишт ба ишгүй гिचгэн, хүж өвс, пагдгар бадаа зэрэг алаг өвснүүдтэй юм аа. Исэн дундаа ганц нэгээр ургасан хайлааснаас гадна сэрэг дуу ургасан хайлаас бургасан тэгвэл элбэг тохиолддог гин. Алтан аваа. Алтан аваа нь Дарганга сумын нутагт орших Монгол улсын их тахилгатай дөрвөн уулын нэг юм. Алтан аваа нь далайн түвшнөөс дээш 1354 м өндөрт өргөцсөн эртний сүнсэн алт уулын нэг ажээ. Арт түмний дахин шүтэж хайрлан хамгаалж ирсэн газраас гадна аялагч жуулчдын сонирхон ирдэг хамгийн чухал ач холбогдол бүхий газар юм. За Алтан авааны хүн хүргүүдээс дуртахад Дарганга сумын түүхийн зүүн хойно нутгийнх нь ноён, хатан, хүү, бэр химээ нэрлэн шүтэж ирсэн 3 газар байрлах чулуун хүргүүд байдаг гинэ. Ганга нуур. Ганга нуур нь Дарганга сумын төвөөс зүүн урагшаад 12 км-т уулын хэрийн говийн бүсийн завсар орших. За баруун талаараа молцог элсээр имжээрлэгдсэн цэнгэг устай далайн түвшнөөс дээш 1394 м өндөрт байрладаг. 2.1 км-ийн урттай 1.5 км-ийн өргөнтэй өвөрмөц цувар амьсгалыг бүрдүүлдэг нуур юм аа. Энэхүү нуур нь салхины үйлдэлээр өсөж хурмал элсэнд хаагдаж тогтсон байт юм байна. За нуурын өмнөд талд эргэн тойронд нь модлог, бутлаг ургамал бүхий олцог элс тулж тогтсон. Ганга нууранд 12 авагт хамаарагддаг 29 төрлийн 56 зүйлийн усны ёроолын болон хүүхч амтан ургамал байдаг. Ганга нуур нь нүүдлийн усны шувуудын үүрлэн өндөгддөг гол түвшиц газар юм аа. Нуурын хэмжээнд 111 зүйлийн усны шууд бүртгэгдсэн байдгаас 20 орчим нь олон улсын болон үндэсний хэмжээнд хамгаалагддаг гин. Жил бүрийн амар хун шувуу олноор цуглаж хунгийн чуулган хийдэг бөгөөд энэ үеэр ганга нуурыг үзэхээр асар олон дотоод гадаадын жуулчид сонирхон ирдэг юм. Ганга нууранд нэг зүйлийн чимхүүр цагаас тэмдэглэгдэн үлдсэн. Харин амрын сулбурт булуу цагаан мөнгөлөг хилдэг зэрэг загсыг нутагшуулан байршуулсан байна. Шилийн богд уулын дурсгалт газар. Дарганга нутгийн тэгш өндөрлөгийн мужид 200 гаруй унтарсан алтуул байдгийн дотор хамгийн өндөр нь болох далайн түвшнөөс дээш 1778 м өндөрт өргөгдсөн сүрлэг өндөр сүнсэн алтуул байдаг нь Шилийн богд уул юм аа. Энэ уулын тогоонд баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн 300 орчим метр гүнзгий юм аа. Энэ газарт 70 гаруй зүйлийн болон эдэшний ургамал, монос, хайлаас, бургас, гүйлс, буйлс, харган зэрэг модлог ургамлууд ургадаг байна. Шилийн богд нь Дарганга сумаас зүүн зүгт 70 км-т оршдог юм. За Шилийн сайн арчуудын тангараг ургаж байсан түүх дуул бөгөөд энэ уулын ойролцоо Чингис хаантай холбоотой түүхэн газрууд бий. Үүнээс дуртахад Чингисийн гүүн зэлийн гадас, Чингисийн морины уяа, Агтан хүрээ тэмээх хонхор зэрэг номогт газруудыг нэрлэж болох юм. Талын агуй. Шилийн богдоос хойш 14 км тэгш тал алдарт талын агуй байрладаг. За Монгол орны галт уулын гаралтай агуйн судалгааны дүгнэлтээр талын агуй нь одоогоор манай улсад мэдэгдээд байгаа галт уулын гаралтай агуйнууд дотроос хамгийн урт нь хэмээн тэмдэглэгдсэн байт юм байна. Судлаачдын тодорхойлсноор агуйн амаар ороод 1.4 м өргөн 138 м өндөр 4.5 м урт хонглоор дамжиж эхний танхимд ороход өргөн өндөр нэрс нэмэгдээд 11.5 м өргөн 10 м орчим өндөртэй болдог юм байна. Агуйн нийт талбай нь 1700 м квадрат, харин эзлэхүүн нь 12,000 куб метр байдаг гинэ.
Малцаг элс. Малцаг элс нь онгон, наран, дарган сумын нутагт 248 хавтгай дүрлжин талбайг эзлэн оршдог, ургамлаар бэхлэгдсэн манхан элс юм а. Энэ элсний захаар дуут, холбоо, хошмогт, зэгс, уулан тойром зэрэг олон жижиг нуурууд байдаг юм байна. Малцаг элсний манхны нүмерт нутгийн айлууд болон мал сүргэн нутаглаж нуурын усаар ундаалдаг юм. Элсний захвалан манхан дотор нь тэхийн шээг, хайлаас, бургас, буйлс, дэгд, цагаан мөг, хунчир, таван салаа, улаан сонгин зэрэг ховор ургамал ургадаг нь тал хээрийн шувуудын үүрлэж өндөглөн өвлжих гол түшиц байршил болдог гинэ. Мөн түүх дурсгалын газар элбэг байдаг. Дарганга нутагт 12 дугаар зууны үед харьяалагддаг 51 хүн дүрстэй чулуун хөргүүд бүртгэгдсэн байт юм байна. Эдгээр хөргүүд нь түүх соёлын гайхамшигт үнэт дурсгалууд төдийгүй аялагч жуулчдын үзэж сонирхдог Монголын түүхтэй танилцах гол баримт үзмэрүүдийн нэг болдог юм. Дарганга нутгийн тухай бэлтгэсэн дугаараа энэ хүргээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа бас нэгэн байгалийн үзэсгэлэнтэй танилцах болно. Нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай сонсогчдоо.